Сайн байна уу үзэгчдээ, та бүхэндээ энэ үчи мэндийг хүргэе. Ламаа миний бие, миний үрийг хүсэл мөрөөдөл олох нэгэн сайхан нэвтрүүлгээ та бүхэндээ төлөвлөхөд бэлэн боллоо. Энэ нэвтрүүлгээрээ манай Монгол улсын салбарт амжилтанд хүрсэн, амжилтанд хүрч яваа тэр сайхан эмэгтэйчүүдийн дотоод мөн чанар, үн цэнийг төлхөө гаргаж ирнэ. Өөрөөр хэлбэл яг эмэгтэй талын илүү төлхөө гаргаж ирнэ гэсэн үг юм. Зочтой би гэртээ урьдаг байгаа. Ингээд бүгдээрээ манай гэрт олццгаая. За өнөөдөр Ичкагаа гэртээ ирсэнд маш их баярлж байна. За сайхан юу вэ? Ажил төрлийн сайн уу? Сайн, маш сайн. Манай найзлагч ярьдаг надаа гайхамшигтай гэж хэлдэг. Надад таалагдаад байдیں۔ Хоёр нь яг юу гэж хэлэн тэрэгээрээ байдаг гэдэг шиг. Гайхамшигтай гэж хэлмээрээ. Хоёулаа нэг их одоо улс төр ярьдаг те эмэгтэйчүүдийн гол миний хүсэж байгаа зүйл гэхээр эмэгтэйчүүдийн дотоод ертөнцийн тэр мөн чанар эмэгтэй хүний тэр үнц нь юундаа оршдог гэдэг талаас илүү ярилцмаар ичгээд байгаа ярилцмаар санагдаж байгаа юм л да. Тэгэхээр би юу гэж асуумаар байна гэхэлэр ичгээний 25 нас өнөөдөр 40 нэмэх нас тийм ээ энэ хоёр хоорондоо ялгаатай юу? Хэр их ялгаатай? Ялгаатай юу ялгаатай? Мэдээж ялгаатай байлгүй яг маш их ялгаатай бүр тэнгэр газар шиг ялгаатай байгаа шүү дээ. Бидний 25 нас гэдэг бол бас тийм хүнд үед өнгөрсөн 25 нас ахгүй юу? Нэг моронгороо эргээд тэр 90-ад оны одоо тэр дундуур эднэр чинь аюу хүнд байлээ шүү дээ уусан. Маш хүнд байсан. Тэгээд тэр үед ажлын талбар дээр ингээд гарчихсан амьдралын төлөө тэмцчихсэн тийм л үе байсан шүү дээ. Яг одоогийн 25 наснууд гэх юм бол арай илүү. Гэхдээ нөхөртөө танилцчихсан үе биш үү? Тийм үү? Нэлээ сүүл танилцсан шүү дээ. 90-ад оны сүүлэр юм уу те? Яаж танилцсан? За яах юм би юм ярмаргүй нэ. Хувийн амьдрал багт ярмаргүй нэ. Би ингээд Ичкаг анхаарч байхад юм хуульч хийхсээ илүү надад тийм урлагийн хүн баймаар санагдчихсан. Ялангуяа нүд чинь надад үнэхээр тусч ирсэн. Айгүй юм одоо sweet eyes гэж ярьдаг шүү дээ. Sweet eyes. Орсоор бол одоо райны юм гэж ярьдаг шүү дээ. Яг тийм их зөөлөн, их дараа уйлчдаг юм уу гэмээр, их амархан гомдчдаг юм уу гэмээр тийм их уйхан дотроо, их тойхон тийм хүн болоо гэж би харж байсан. Магадгүй надад ч яг миний мөн чанар миний өөрийн нэг яг хинбэ гэдэг нь байж магадгүй л дээ. Хүний нэг дотоод сэтгэл дотоод мөн чанар чинь нүдэн дээр харагддаг шүү дээ. Тэгээ би надад ч айгүй олон хүнээс сонсч ирсэн гэдэг аюу тийм милая тийм хонгорхон гэх юм одоо юу гэдэг нэг тийм зөөлөн гэдэг байхгүй хүмүүс намайг тийм зөөлөн царайтай тийм зөөлөн нүдтэй гэдэг юм. Яг тийм. Тэгэхээр тэр би өөрөө тийм дотроо тийм зөөлөн мөн чанартай хүн байхгүй юу? Ягаа ахгүй юу? Тэгээд бас аюу тийм сонин тийм өөр аюу тийм урлагийн мэдрэмжтэй урлаг соёл илүү талдаа илүү миний одоо бүтц илүү тийш хөгжсөн юм шиг байна. Тэгээ би өөрөө болохоор одоо бид нар чинь хүүхд тахт нөгөө хүүхдийг багаас нь мэрэгжлийн зөв сонгор гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Тэгэл аав ээж ямар мэрэгжил сонгох гэн эсвэл ч үнэхээр сайн сургаж ирсэн бол хамгийн сайн сургуулийг нь авч гэдэг юм нэг иймэрхүү тохиолдлоор ингээл хуульч болсон. Тэгэл хуульч молч гэж мэрэгчлээ ерөөсөө ойлгохгүй мэдчихгүй хуульч болох талаар ерөөс хизээж төсөлж байгаагүй ийм л хүүхд ингээл хуулийн сургуульд явсан байхгүй юу. Тэгэд миний дотор тийм хоёр мөн чанар ах шиг. Нэг нь аюу тийм уйхан зөөлөн тийм илүү тийм урлагийн артистик тийм чиглэлийн. Би бүр байж тээ Мэрилин Монро шиг надад харагддаг. Ялангуяа өнөөдөр байж тээ. Яг юм маш гой хувцалдаг надад санагддаг шүү дээ. Яг өөрийнхөө биеийн тэр давуу онцлог талдаа илүү гаргаж ирсэн тэр хувцснуудаа бүр яг олж өмсдөг гэж би хэлмээр байна. Жишээ нь өнөөдөр ингээд над юу бүх чинь надад хайргүй таалагдчих байгаа байхгүй юу? Энэ миний өөрөө урсан биш үү? Миний өөрийн дизайн. Мэдээж би өөрөө л ойлгохгүй л дээ.
загвар нь бол би өөрөө гаргасан. Вау, ямар мундаг. Тэгээд ямар гоё юм. Тэгээд ингээд хувцсны загваруудыг би ер нь гаргадаг болж байгаа байхгүй юу? Тэгээд нэгэнт ингээд би өөрөө ингээд хувцсыг ингээд гоё сонгоод өмсөж чаддаг юм чинь яагаад урлаж болохгүй гэж энэ бас миний нэг давуу тал байна. Тэгээд тэр нь Nora Fashion гэдэг юм фэшн өөрийн лайнтай болоо гэж бас олон жилийн өмнөөс бодож исэн л да. Тэгээд хүмүүст ингээд ялангуяа залуу бүсгүүчүүд ингээд ярихаар та хийгээч ямар гоё юм бэ? Эсвэл таны хийвэл бид нар хөдөлж аав шүү гэж аюух тэгдэг. Тэгээ одоо л энэ хэрэгжиж эхлэх гээд тэгээд би хит хэдэн юм дизайн лайн гаргаад ингээд нэр өгөөд тэгээд тэрийг бас оюуны өмчөөр баталгаажуулаад ингээд яг ингээд одоо эхэлж байгаа байхгүй. Тэгээд би бас өөрөө чинь нэвтрүүлгэнд бас зориулаад энэ шинэхэн урлагдсан энэ юбкийг өмсөж ирж байгаа байхгүй юу. Тэг өөрт чинь зориуллаа. Танаа нэвтрүүлгээс бас зориулаад үзэгчтэй бас зориулаад. Аюу гой зөгчөөд байна. Тэгээд би өөрөө ингэ тэргүүн хатагтаа гэдэг нэг загвар гаргасан байхгүй юу? Чамд зөвлөх үү? За. Вау, гоё юм. Жишээ нь бол энэ одоо ингээд их юм зах хань зөө тэ. Тэгээд энэ хормон эднэрт бол ингээд аюу тийм гоё. Тэгээд би бас нэг хэлчихсэн миний загваруудын онцлог бас нөгөө хэтлээсээ Европ загвар нөөдлөөс Монгол контент агуулсан. Тэгээ энэ дээр ямар Монгол контент орсон байна нөхөр энэ зах ингээд торгоор хийцэн тий. Энэ имжээр эднэр аюу нарийн гой юмсаг нарийн хийцтэй ингээд харах юм бол аюу тийм үн чанартай үнтэй ингэж харагдахаар тэгж хийж байгаа хгүй. Тэгээ яг энэ загвар болохоор би тэргүүн хатагтаа гэдэг загвар яагаад тэгж нэрлсэн гэхээр жишээ нь одоо дулмаа гэдэг зүгээр жирийн нэг одоо компани Нябо ч юм уу санхүүч ч юм уу нэг эмэгтэй энэ загварыг авч өмслөө гэж бодъё л да тий. Тэгэхээр би тэргүүн хатагтаа загварыг авч өмсөж байгаа эсвэл нөхөр нь авч өгч байгаа гэвэл энэ загварыг тэр хүн тэр эрэгтэйгийн тэргүүн хатагтаа авахгүй юу? Тэ жирийн эр хүний тэргүүн хатагтаа нь тэгэхээр тэр хүний эхнэр нь тэргүүн хатагтаа гэхээр тэр хүн хэн бэ? Тэргүүн байхгүй юу? Одоо өрхийн тэргүүн манлай тий гэрүүлэхээ манлайлагч гэсэн бас цаана аягүй философтой. Тэгээ загварууд маань бас аягүй тийм философтой гарч байгаа гэж бас хэлж болох юм. Би нэг дээл өмсөн зурж харж ирсэн. Тэр бас өөрчлөлтэй байхгүй. Тийм нэг юм хүрэн улаан хүрэн бас юм захтай имжээртэй. Оо наад ч юм байна. Тийм. Энэ бол зөвөр ингээд материал нь таарсан материал. Тэгээд энэ дээр хамаг үнцэн одоо энэ загварууд дээр энэ таарууд нар орцсон. Тэгээд нэг чи ингээд яг энэнийхэн дагуу ингээд бүслээд юм дээр ямар ч энэ жишээ нь энэ дээлэг бол энэ палажиг бол палаж болгож өмсөн ч болно, дээл болгож өмсөн ч болно. Тэгээд дээрэс нь энийг ажил хэрэгч ажилдаа ч өмсөн болно, хит гай өмсөг биш болчихно. Ажилдаа өмсөл бүр аймаг өмсөг биш. Тэгсэр нэг гоё. Тэгээд одоо хурам найр янз бүрийн арга хэмжээнд өмсөж болно. Тэгэхээр амар дараахан бас харагдахгүй. За ичгөө ирнгээд нэг жоохон снэк бэлдсэн шүү дээ. Закус хөнгөн маягийн байлаа. Хамгийн гол нь бас арай дуусаагүй байгаа. Тэгэхээр ичгөө надаа жоохон туслахаа. Тийм жоохон сонир хийгээд байгаа би. Бид нар ингээд 6-аас хойш зарим мах эднэр байдаг шүү дээ. Яг тэр үед нэг хөнхөө нэг 5-10 минут аягүй хурдан юм ингээд бэлдээд ингээд ТV-г үзээд номоо бариад хуйлаа. Уншаад суух илүү цаг гаргахын тулд жишээ энэ ямар юм бэ? Аалц зэнтэй. Тэгэхээр одоо ингээд өндгөө чанаараа хийх нь шүү дээ. Тий. За энэ өндгөө чанаад тэгээд ингээд хөндлөн ингэж зүсээд тэгээд нөгөө шарыг аваад майонезтай хоолой дээр нь жоохон хийгээд тэгээ буцаагаад нөгөө өндгөнийхөө нөгөө зайд одоо нөхрөө ингэж хийгээд тэгээд дээр нь сайн оливынхаа юмар тий. Олив. За одоо тэгээд энэ оливуудаа
ширхээд өгч. За энэ дараагийнх. Барьж. Барьж би нарийн барьж. Ширээд авч. Ой. За. Энд. За энд. За хэл амсаа. Яагаад вэ? Хамгийн гол нь санаа авч байгаа шүү дээ. Ингэж хийвэл амар хурдан хийн. Тэгээд яарсан үед бас гинт зочин аваад ирвэл би ичгөө айгүйх цэцэг зураг дуртай гэж сонсч байсан. Тэгээд энэ хоснод тэр чинь цэцэг зурч. Одоо ингээд ийм цэцэгтэй загварууд бас зөндөө гарч байгаа. Тэгээ ийм цэцэг урлсан, цэцгэн ийм оруулгатай ийм загварууд бас зөндөө гарч байгаа. Тосон бодгоор зурсан баахан цэцэг зурсан тийм зургуудын урлан байгуулсан гэж би бас сонссон байна. Тэр болохоор Баян зүрх төрийн шүүхийн тэр урлан биш, тэр болохоор нэг би гэрч орчиг хамгаалах газрын дараагаар ажиллаж байхдаа Монгол улс тэр анх удаа шүүхтэр хохирогч гэрч нарт ялангуяа гэмтрийн хохирогч нарт тусгай ороод суугаад амардаг, үйлчлүүлдэг тийм өрөө байгуулж өгсөн. Тэгээд тэр салбарын сайд нь чигийг юм хийсэн юм байна. Тэгээд тэр өрөөгөө би бүр өөрийнхөө зурсан цэцгүүдээр яаж өгсөн байхгүй тогтчулж. Тэгээд яг тэр өрөөгийг чи ингээд хийхдээ ингээд нэг өөрийнхөө гэрийн интерьер хийж байгаа юм шиг ингэж сэтгэл гаргаж ажилласан. Яагаад хохирогч хүн ингээд нөгөө гэмт хэрэгтнүүдтэй хамт ингээд хэлбэлцэл шүүхийн хашаанд хаалган дотор коридор дотор ингээд өрөвдмөр царилаа зогсож явах хэрэгтэй гэж тэднэрт төр ээлтэй нүрэ харуулах хэрэгтэй гэдэг тийм л философиг л би энэ шүүгч нарт энэ хуулийнхан зааж өгөхийг л хүссэн юм л да. Нэгэнт одоо тийшээ орсных ийм байдаг шүү, ингэж үйлчлдэг шүү. Тэр чинь хүмүүс тэр маш эрхэм хүмүүс. Тэд нар хохирцсан гэхээр адилхан гэмтэрэгтнүүд шиг ингээл нүд үзүүлэгтээд явдаг юм шиг нэрт маш тусгай үйлчлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн тийм философиг суулгах гэж зорьсон. Тэгээд тэр өрөөний одоо хандах тэр гоё өрөө болсон л да, маш гоё өрөө. Хүмүүс бараг энэ чинь бараг л Баян айлын зочны өрөө шиг юм байна штэ гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд тэрний одоо нөгөө юуных нь ханных нь зурнууд ингэ өөрийнхөө зурсан цэцгээр өөрийнхөө гараар зурсан цэцгүүдээр тогтчулсан. Тийм. Тэрийг урлан гэдэг хандуурчилтэй. Би урлан хийх хэмжээний олон цэцэг зураагүй л байна л да. Тэгээд яагаад яг цэцэг зурдгийг? Яа тийм цэцэг зурхаар нэг өөр мэдрэмж байдаг юм яа. Үгүй яг одоохондоо уул наад зурж болно тийм үү? Яг одоохондоо миний чадж байгаа юм л цэцэг штэ. Өөр юм руу бол ороогүй л байна л да. Явандаа магадгүй одоо миний зургийн авьяас чадвах ингээ сайжраад ингүүл байгалийн зурагч юм уу, өсрөл байгалийн зурагч юм уу зурхал ах л та. Цэцгээр эхэлж байгаа юм байна тийм зүгээр ямарсан цэцэг зурмаар сандаад идэв. Яа тэр одоо ингээд миний ингээл дизайн загварууд эднэр барыг цэцгээр зөрлөж харагдахаар л тийм гоёмсог загварууд гарч байгаа шүү дээ. Тэгэхээр миний дотор л тийм одоо гоё цэцгэс байд юм санагддаг шүү дээ. Энэ болохоор штэ эхлээд ийм хоёр өөр хос зураг байсан байхгүй юу? Энэ юм томоо юм шар цэцэг байсан. Энэ болохоор юм томоо цэвэр цэцэг байсан. Тэгээ надад нэг хүн тэгжлэхгүй. Гэхдээ чи юм ганц цэцэгтэй зураа. Энэ ганц цэцэр чинь одоо ингээд юм ганцаардмал байдал ч юм уу тийм нэг юм өнчин мэдрэгддэг гэж хэлэхгүй юу? Тэгэхээр би нэрэж тийм үү гэд ингээд бодоод тэгээ би хоёр зүрх эвдсэн байхгүй юу? Эвдээд ингээд зүгээр ингээд сараачаад эвдээд тэгээд ийм хоёр өөр ийм олон цэцэг зурх гэж гаргаж ирсэн байхгүй юу? Энэ одоо тосон бодог юм уу? Энэ жаахан зүгээр акрилик л та. Тий. Би одоо намайг одоо зураач мураач хитвэл инээдтэй л дээ зүгээр ер нь яг зүгээр хөгжүүлвэл бас боломжийн юмнууд явандаа болвол гарч магадгүй. Тий. Тэгээд яг ингээд зурж яхад юу мэдэрдэг вэ? Айгуу гоё штэ ингээд айгуу их тийм кайф авдаг юм уу яа? Тий айгуу кайф авдаг. Тэгээд нөгөө ерөөсөө ингээд цаг нар ингээд яг цаг ингээд зогсоод тэгээд тэгэл зөвхөн энэ дотор л орж байгаа. Нэр манай ээжгүй ч ингээд нэг час улаанаар боддог ш дуруулаа. Тэр айгүй гоё зөгтг юм аа. Тэр үнэхээр гоё. Тэр нэг яг ээжгүйгийн нэг имиж шүү.
үнэхээр гоё зохидог шүү. Би бол улаанаар бодож байгаараа гэж хэлмээр байна. Улаан будгийг чинь уруулын будаг гэж өөртөө итгэлтэй бэлээ олсон. Яг бидний үеийн эмэгтэйчүүд илүү их төрхтөг штэр улаан будыг. Тэгэхээр тэр улаан будаг чинь ичгэл юунаад өөртөө итгэлтэй байдаг тийм үү? Нийгэмд байр сууриа эзэлсэн ийм хүчтэй эмэгтэйг нэг томоохон илэрхийлэл гэж би бодож байна. Тэгсэн бүртлээ өндөр боловсралтай нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа юм гайхамшигтай юу. Сайн санагдаж байна. Ичгэд хэлжсэн хамгийн гоё комплимент магтаал цаашаа ямар үг байсан бэ? Олон байсан. За нэг ганц их сургуульчуд их сургууль төгсөөд тэгээд диплом авдаг байхгүй юу. Тэгэхэд ингээд манай сургуулийн ректор хамгийн том захирлгаанд биднэрт гардуулж өгсөн. Их гоё хүн байсан л да. Тэгээд би одоо энэ мундаг ректор намайг өстой би одоо энэ хүн нүдний өстой сүдэртэн жөртөөгүй байхтаа л гэж бодож явж байгаа шүү дээ мэдээж тий. Тэгсэн чинь ингээд диплом гардуулж өгтөө намайг тэр юу ч хэлсэн гэж самая баятлная женщина гэж девушка гэсэн. Хамгийн дур булаам юм тий. Тэгжсэн. Тэгээд маш гоё нэмсгэлдэг гэдэг. Тэгээд надтай бүр ингээд зураг авторын стен хоёулаа ингээд ярьцад л инээж байгаа. Нэг чин сэтгэлээсээ инээж байгаа. Нэг гоё диплом олж авч байгаа зураг байдیں۔ Тэгээд тэр хүний тэгжсэн надад санаанд байдیں۔ За ингээд бүгдийг эхнээс нь эхлүүлэх гэвэл яг юунаас эхлэв? Амьдралаа эхнээс нь эхлүүлье гэвэл Тий. би л хэрвээ эхнээс нь эхлүүлэх боломж надад байдаг гэсэн бол олон хүүхэд гаргана л гэж боддог. Олон хүүхэдтэй болох юмсан. Өнөр хөтгөн том гэр бүлтэй. Одоо би олон хүүхэд гаргадаг байсан бол ингээл аягүй олон туслагч нартай, аягүй олон хөрхөн хүүхдүүд ингээл баг хамтдаа чацсан юм шиг тийм ээжүүд олон байд юм л да. Манай дүүнэр жишээлбэл бас нэг юм байд юм би одоо Америкийн нэгдсэн улсад анх энэ хүний эрхийн чиглэлээр магистр сурах гээд тэтгэлэг ингээд 100% тэтгэлэг авчихсан. Явжсэн байхгүй юу? Тэгээ би ингээд зайсанд дөгөө өрж өчөөд ингээд буцаад явахдаа ингээд такси бэрсэн. Тэгээ би такси бариад авсан чинь тэр нэг настатар авах байсан. Тэгэл би тэр бууалал юм яриад явжсэн. Тэгээд би одоо ингээд явах гэж байгаа гэл ингээд хэлээл. Тэгээд буусан чинь надад мөнгө одоо задгаа мөнгө байдгүй. Тэгс чинь би бахан доллар солиулах гэсэн. Тэгээд яна хаа надад одоо ингээд $10 $20 молор гэдэг энэ яах ойлоо гэдгсэн чинь зөөрэ мэдүү чи ахта мөнгөгөд хэрэггүй. Харин чамайг би Монгол улсын гавьяа туулч болоорой гэж өрөө ихсэлсэн. Тэгээ би ингээд боддоо штэ. Одоо надад гавьяат ч юм уу ямар нэгэн одоо төр засгаас ямар ч тийм шагнал байхгүй. Одоо тийм тэргүүний хууль зүйн тэргүүний ажилтан гэдэг ч шагналаад байдгүй байхгүй юу. Тэгсэн хэрнээ тэр өөгийг хэлсэн надад аяг бодогддог байхгүй юу. Дандаа бодогддог. Тэр бас гоё өрөөл тэр өрөөл биелээ олжээ гэж боддоо шүү дээ. Биелээ олсон байна гэж боддоо шүү. Машинал өөрчлөлмөр байна. За өнөөдөр 40 хуйлж байгаа лекцэн дээр ирж суулаа. Тэгээд энэ лекцнээс нэг асуулт урууж гарсан. 40-оос хойш насныхан болохоор ерөөсөө ингэж ажил олдохгүй болчихсон. Ялангуяа эмэгтэйчүүд тийм их хүүс заачихсан. Ер нь бол 35-аас дээш нас. За бүр тийм. Тийм болохоор энэ жишээ нь хөгжилтэй орнуудад бол энэ бол хуулиар зохицуулагдчих юм байна л да. Яг манад бол ийм хууль байна уу? Зохицуулагдчих яг. За ер нь бол хөдөлмөрийн харилцаанд нас, хөөс, за нийгмийн гарал үүсэл, улс төрийн үзэл бодол гэдэг ингээд 10 төрлийн зүйлээр бол ялгуурлаж үл болно гэдэг дуун ерөнхий зарчим бол байдаг. Гэхдээ ихэнх улс орнуудад ямар хууль үйлчилдэг гэхээр нэг хөдөлмөрийн харилцаанд тэгш байдлыг эрхэмлэх гэж бүр тусгай хууль өөрчилдөг байхгүй юу? Тэгээд 40-оос хойш ялангуяа та бидний насныхан ингээд тэр шилжилтийн үеийн тэр их амьдралын төлөө тэмцэл дунд ингээд өстө бүдэрч явж жинхэнэ төлөвшөөл одоо жинхэнэ бүх юм одоо амьдралд ингээд харилцаа хандлага талаасаа ч баялаг талаасаа ч гэсэнс үнэхээр асар их нөөц байхгүй юу? Маш том үнийн нөөц, маш том баялаг тэрийг ашиглах хэрэгтэй. Яг барууны өндөр хөгжсөн оронд болохоор яг 35-аас хойш хүн яг тухайн ажил, тухайн мэргэжилтэд яг дадлагжаад, туршлагажаад яг одоо яг жинхэнэ үдэн байгуулалтыг хий гэж ил ерөөсөө дэлхийн хүмүүс бид нар бүгдээрээ л ялгаа байхгүй 40 наснд 35-аас дээш наснд
эд цэцгэлж эд одоо туршлагажж тийм ээ. Одоо төлөвчлэр ярих юм бол төлөвшөж ингэж явж байгаа учраас тухайн байгууллагад юм уу улс орондоо нийгэмдээ маш их бүтээж үр өгөөж өгөх насан дээрээ ирсэн байхад нь үшээ хөшөрсөн байна. Одоо болохгүй гэж байгаа бол энэ биш байхгүй. Маш их баярлалаа. Маш чухал салбар. Маш чухал асуудал. Би өөрөө чи энэ талаар аягүй санаа зовж явдаг чи мэддэг байхгүй. Яг энэ талаар ингээд бид нар ярих юм бол бүр ингээд төсшгүй их яриа болох маш их өргөн сэдв. Өнөөдөр мэрэгчлээ солигчвал яг юу болж байна? Үнэхээр одоо надад мэрэгчлээ солиод тийм боломж багахан мөрөдлөг биелүүлэх. Багахан мөрөдлөг биелүүлэх юмсан. Гой жүжигчин кино. Би ер нь жоохон бада кинод болоё гэж мөрөөддөг байсан. Тэрийг чинь ерөөсөө огт хэрэгжүүлээгүй. Хин нэгэн тэр нь санаа тавиагүй би өөрөө. Одоо кинонд тоглооч гэж уурал тоглох уу? Тоглоно. Ямар төр тогломоор вэ? За одоо мэдээж би нөгөө нэг улаан хавцартай ягахан уралдаа гэж нэг залуу нас гэдэгтэй ярьдаг нөгөө 20 эдтгэхэн биш юм чинь. Мэдээж өөрийнхөө одоо нас намандаа тогтсон нэг тийм нэг гой боломжийн дүр санал болвол би тоглоно. Тэр нь яагаад гэж байгаа юм гэхээр одоо ингээд нөгөө хүүхэд насны маань одоо жижигхэн охин ичнэ ороо байгаа шүү дээ миний дотор. Тэрнийг хүсэжсэн тэр их гал халуун хүслэр мэлцтэйг нь биелүүлж өгөө тэр жоохон охины санааг нь амраах хэрэгтэй байхгүй. Тэр нь би заавал тэрийг нь бэлэглэх хэрэгтэй өгөх хэрэгтэй гэж боддөө. Одоо сүүлийн үед би тэгж боддог болчиход урд нь юусаа тэг за нэгэн л одоо ингээл би мөрөдлөө биелүүлж чадаагүй ингээл явцсан юм би чинь одоо бол энэ бол биелнэ гэж байхгүй гэж би боддог гэсэн байхгүй. Тэгэхээр одоо магадгүй бид тэр яриг сонсож байгаа хин нэгэн кинонаар ч юм уу зохиолч ч юм за нэг тэр төрдөө тоглоулъя гэдэг ингээ надад санал тавиулаад одоо тэгэл гайхамшигтай би тэг шууд хүлээж аваа. Аагүй чамаг ингээ нэг уулзаад харчаад чи кино жүжигчин баймаар ингээд би тэгжсэн чинь тэгсэн. Тэгээд бас надад их гой санагдаж байна. Тийм кино жүжигчин баймаар царайтай санагдсан. Чамд бол кинонд тоглох олон урлаг ирэхэлтэй. Бид бол вариантли баг ирэхгүй. Тэгээд тэгээд харалцж үзнэ. Уучлаа шүү дээ. Уучлаа. За би өнөөдөр ээжгөө манай гэрт маань нэрж ингэж зочилж сайхан надтай хамтас нэг юм чиг хуваалцаж өөрийнхөө сэтгэл санаа бодлоос ярьж ярилцаж ингэж сайхан нээлттэй юм сайхан байсанд маш их баярлж байна. Маш их аз жаргалыг бас өгж байна. Тэ ингээд нэг юм инээмсэглсэн юм уйхан туйхан нүдтэй юм хөөрхөн бүсгүйч өдөөс хараад инээгээд ингээд суухарч айгүй аз жаргал хүнд бэлгэлдэг юм ба штэ. Ийм сайхан үйл шиг надад биелүүлсэн маш их баярлалаа. Тэгээд тэр цэцэгт зурдаг тэр хобби тэр одоо авиас чинь надад үнэхээр таалагдчихэв. Би өөрөө цэцэг нэг дуртай тийм учраас тэр авиасаа илүү хөгжүүлээрэ гэд би одоо нэг жижигхэн бэлэг бэлдсэн тий. Энэ болохоор нөгөө гуашин, энэ болохоор нөгөө скетчпад. Тэгээд энэ дээр гой цэцгнүүдээ зураад хараад баярлаад хөрхнүүдээр инээгээд яваарай. За баярлалаа. Тэгээд одоо бид ингээд үеийн хүүхнүүд суугаад юм ярина гэдэг бас аюу тийм илүү гоё нээлттэй, илүү гоё амьд болд юм байна. Тэгээд энэ сайхан нэвтрүүлгэнд чинь амьдралын чинь бүхий л талбарт өсөж мөрөж байгаа бүх зүйлүүд чинь биелээсээ хэмээн ламаа чамд болон чиний хамтран ажиллаж байгаа энэ сайхан залуучуудад чинь бас хамгийн сайн санааг хүсье өргөё. Баярлалаа. Хууль чимэгтэй гэхээр бидний төсөөлөлд буудаг тэрэл дүр зураг Ичготой ярилцсан уулзалтаар их өөрчлөгдлөө. Би түүний эх орныхоо төлөө, хүний төлөө гэсэн сэтгэлээр бахархаж, бүсгүй хүний нандин чанарыг нь мэдэрч суулаа.